За самбсан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн хайлт дугаараар та бүхэндээ хоёр зүйлийг үзүүлнэ. За нэгнийх нь болохоор энэ нүүрийн шопын реклам ба. За энэний онцлог нь болохоор ингээд нүүрийгээ дааталт нь хоёр цагаанаар бичсэн мөртлөө энэ нааталт нь юм яхна өөр өнгөний юм хослол оруулсан байгаа. За энэ бас сонирхолтой эффект санагдсан. За дараагийнх нь болохоор бол бас яг уу гэхээр нөгөө нүүрийн шопын одоо тийм ээ нүүр царай болж байгаа энэ бүсгүйг одоо дээдлэлт нь оруулаад ингээд Lactafit гэдэг энэ гол бүтээгдэхүүний рекламцын постэр хийсэн байгаа. За энэ хоёрыг бас яаж хийхийг үзүүлье. Тэгэхэд бол энийг үзүүлж энэ бол маш амархан байгаа. За эхлээд бол юугаа суура бэкграунд хараар авна. За тэгээ текст дээрээ бид нэр за энэ дээр энэ харыг бол нэлийн тод хараа чи. За тэгээ текстээ болохоор цагаанаар бичнэ. За энэ дээр болохоор түрүүний юун дээр бид юу чийсэн бэ гэхээр нүүрийн шоп хичээсэн тийм ээ. За тэгэхээр нүүрийн шоп гэдгээрээ л явчих. За тэгээ энийхээ фонтыг бид нэр өөрчилнө. За фонт нь болохоор байна шүү дээ. Энэ Zoom Rough Bold гэсэн юм юу байгаа. За тэгээ энэ маань юм сонирхолтой дотроо бас юм тийм ээ өөр сонирхолтой юу байгаа. Фонд байгаа. За энийг ингээ хоёрыг яачи. За тэгээ яг дээд дот хоёрыг бас нэлээд ойртуулад ингээ тавчна. За тэгээ элемент дээр бид нэр юу яана shape руу орж жоод за тэгээд ийм дөрвөлжин тийм ээ basic shape-нээсээ бид нэр одоо ийм дөрвөлжин shape-ийг сонгоно. За тэгээ энэ маань хар өнгөтэй байх ёстой. Бид нар хөдөлгөөн хар өнгөө сонгочихъя. За тэгээд энэ дээр юм. За тэгээд нүүрийн шоп гэсэн үгээ энэ дээр ингээ бичих учраас жоохон өргөн болгочихъя. Яг тэгэхээр энэ фонд маань өөр айгу өргөн фонд байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд энийг бид нар хоёр болгоод энийхээ дээр оруулна. За тэгэхээр энэ маань бас нэлээд өргөн байх хэрэгтэй байна тийм ээ. За ингэж энэ маань. За энэ бас гол нь болно. За тэгээ энэ хамгийн наад байгаагийнхаа өнгө нь болохоор энэ gradient өнгөнөөс сонгоно. За би болохоор энэ оранжийг сонгосон байгаа. За тэгээ энэ оранж руу ингэж очичоод за эхнийх нь улаан эхнийх нь ийм өнгө байгаач тийм ээ. За тэгээ энэ чинээс бас сонголтууд байгаа. Тэгээ би бас энэ голоосоо улаан байсныг ингэ сонгосон. Тэгэхээр бол яг нь ийм нүүри гэсэн юм юу гарч иж байна. За тэгээ яг дээр нь бас нүүри shop гэдэг доор нь тийм ээ бас ингэ бичиж болно. Shop гэд энэ дээр нь байсан ч болох юм байна. Би болохоор энд нь тавьсан байгаа. За тэгээд яг фондын адилхан болгоё гэх юм уу. Яхан тэр Zoom гэсэн Zoom-ийн юу гэсэн фонд байлаа. Энэ тийм ээ Rough гэсэн энэ фонд руугаа очиод солилцож болно. Ер нь өөр фонд байсан ч бол хоёр фондны хувьд бол өөр байхад бас тажгүй. За дараагийнх нь болохоор энэ байгаа. За энэ болохоор юугаа бол бид нар юм цагаан юу авсан байгаа. Дэвсгэр авсан байгаа. За тэгээд дээр нь элемент руугаа очиж жоод юу яана? Фрейм аавна. Фрейм дотроо бид нэр юм дугуй тийм ээ. Ийм фрейм аавна. За тэгээд энэ дотроо бид нар яг зураг сонгох байгаа. За би болохоор ийм elegant тийм ээ ийм шар өнгөтэй юу сонгосон байгаа. За энэ маань яг ямар шиж болно доо та нар энэ бас гоё юм байна. Энийг сонгочих. За тэгээ зургаа ингээд оруулчихэд энийгээ заавалчгүй тийм ээ ингэж нөгөө юу ягаар локалороо тэгэхгүй л энэ дээр маань яг нь юм бичихээр бас хэцүү болчтой. За ингээд текст руугаа бид нар очиод энэ дээрээ Lactafit гэдэг тийм ээ бичнэ. За тэгээд энийхээ фондыг бид нар юу яана энэ бас их сонирхолтой фонд байлаа. 210 гэсэн фонд байгаа. За тэгээд 210 гэдэг ингээд энэ аягүй олон хамгийн доотлолт нь очиод тийм ээ энэ юутэй юмыг авчих. За тэгээд энэ хар өнгөтэй байна тийм үү. За өнгөө нь бид нар бас цагаан болгочих болно. За тэгэхээр ингээд юу яа. Тэгээ яг энэ урталтны цагаан арталт нь хоёр цагаан ингээд ороо. За дахиад нэмчихдэг ч юм уу. За ингээд яг бас энийг жоохон ингээд том болгочих болно. Энэ дотроо ингээд багтаагаад тийм ээ. За иймэрхүү баяртай. За тэгээд апплод руугаа оржоод энэ манай нөгөө юуны шопинг тийм ээ одоо гол рекламны хийдэг хүмүүс шүү дээ тийм ээ. За энийхээ зургийг оруулж ирнэ. За тэгээд энэ маань ингээд бас яг иймэрхүү маягтай байхад болж байна. За тэгээд элемент руугаа очиж байгаа бид нар бас яг нь shadow гэдэг
энэ дээр ингээд биччихэнгүүт угаасаа зөндөө олон сүүдэрнүүд гараад ирнэ тийм ээ. За би болохоор энийг за энийг л авчий дөө. За энэ жоохон юу юм аа, онцгой сүүдэр байна. Өөр сүүдэр ямар сүүдэр байна. За энэ мессеж голоосоо жоохон хартан тажгүй юм байна. За тэгэл ингээл яах нь манай юу маань бэлэн болох нь тийм ээ. За иймэрхүү маягаар бол яах нь бид нар юуны поструудаа бэлтгэж болох нэ. За ингээд энэ хичээлгээд үсгээ баярлалаа баяр таа.